Гурван зүйл дээр би нэг та бүхнийг анхаарлаа хандуулж мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна. За хамгийн чухал зүйл бол яагаад өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлыг хуралдуулахгүй гэдэг шийдвэр би гаргасан бэ гэдгээ та бүхэн танилцуулахыг хүсэж байна. За хоёрдугаарт намайг гүтгсэн энэ гэмтэргийн зөвлөл, гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүн гаргаад ажиллаж байхад эндээс мөнгө шамшигдуулсан гэж ноцтой мэдээллийг сошиалоор нотлох баримтгүйгээр дур зоргоороо одоо илэрхийлсэн юм үйлдэл гарсан. Энд хариу тайлбар өгөх ёстой. За гуравдугаарт ерөн цаашид Улаанбаатар хот Монгол улсыг би яаж хөгжөөсөө гэж харж байгаагаа бас та бүхэнд хэлж хэвлэлийн байгууллагуудаас уриалга гаргаж байгаамаа. За ингээд би энэ гурван зүйл дээр та бүхэнд самбар дээр бичиж тэмдэглэснийг бас танилцуулъя. За хамгийн эхлээд хурал хийхгүй болсон шалтгаан юу вэ гэхээр туулын урдны замтай холбоотой. Надад ямар шахалт ирсэн бэ гэхээр туулын урдны замыг дэмжиж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлж тогтоол гаргасан. Ийм боломж байхгүй. Тэгвэл тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гаргасан. Бас ийм боломж байхгүй. Яагаад вэ гэхээр өнөөдөр иргэдэд ямар асуудал байна гэвэл байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй юу? Туул голын терроризм болох уу болохгүй гэдгийг иргэд мэдхийг хүсэж байгаа. Дээр нь энэ мега хулгай болсон юм уу? Мега төсөл юм уу гэдгийг иргэд бас мэдхийг хүсэж байгаа. Үр дүн хүсэж байгаа. Өөрөлд ойлголтын зөрөөгөө арилгая гэж. Энэ хүн бол иргэдийнхээ эсрэг жагсаж чаддсан юм байна. Харин бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага бол иргэдийнхэн эсрэг биш, иргэдийнхэн тал зогсдог байгууллага байх ёстой гэсэн. Ийм учраас би энэ тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр болон хурлын тогтоолыг би гаргахгүй. Энэ хуралдааныг хуралдуулахгүй гэдэг ийм байр суурь албан ёсоор илэрхийлсэн гэдэг бас та бүхэнд хэлье. За би иргэдтэй уулзж явж байгаа. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүний хувьд нэг зүйлийг харахад Улаанбаатар хот төгжил бууруулах юм уу энэ замыг барьснараа. Би албан агч нартай уулзаа сууж байхад баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд хичнээн автомашин туулын замаар давхих юм бэ? Хэдэн хувь нь хэдэн цагийн хэмнэлтийг энд бий болгох юм бэ? Харин тэрний оронд та нар нийтийн тээврээ сайжруулах ёстой. Авч зогсоолоо нэмэгдүүлэх ёстой. Сургууль, их сургуулиудынхаа байршлуудыг бүгд хотын төв рүү ордгоо байх, чанар хүртээмжлэр нь анхаарах ёстой гэдэг ийм байр суурийг иргэд илэрхийлж байгаа. За түүний дараагаар яг энэ одоо үлдсэн ганц байгалийн энэ одоо үнэт сайхан өв болсон энэ гол дээр яг үннийг хэлэхэд би ч гэсэн одоо энэ гол дээр тоглож өссөн хөхт. Яг энэ зайсангийн гүүрний доор бид нар ингээд очиж байгаад сэлж байгаа гардаг байсан. Найзуудтайгаа яг энэ хөвөн дээр өссөн. Хамгийн гоё хэсэг нь тэр шүү дээ. Та хэд ингээд алхаад үзээрэй. Зайсангийн гүүрнээс Ярамгийн гүүр хүртэл явган үний зам байгаа. Энэгээр авцсан тавих ёсгүй. Байгалийн сайхан тэндээ байдаг. Гоё байгальтай, гоё горих хурсан, чимээтэй, тэнд ойрхон шууд жиргэн, ийм сайхан байгалыг сүтгэх гээд байгаа юм биш үү гэдэг ээжүүдийн, аавуудын ирээдүйн хүүхдүүдтэй анхаарлаа тавьж байгаа энэ үйлдэлийн эсрэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ажиллана гэж бол байхгүй. Тийм учраас би энэ удаагийн хуралдааныг хийхгүй гэдэг юм байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Ойлголтын зөрүүг байрлах. Монгол улс бол нэгдмэл улс. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага бүр хэргийн хүрээнд ажиллаж байгаа боловч засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсохгүй. Монгол улсын ерөнхий сайд энэ ойлголтын зөрүүн дээр цэг хатагдал мега төсөл байсан юм уу, мега хулгай байсан юм уу, экологийн тэнцвэрт байдал нөлөөлөх юм уу, нөлөөлөхгүй юм уу гэдгийг мэдсэний хатаар энэ төслийг хэрэгжүүлэхгүй хүртэл зогсоож явахад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага иргэдийнхэн болон Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын засгийн газрын эсрэг шийдвэр гаргаж болохгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. Харин энийг эсэргүүцсэний төлөө хүч төрөнгийн хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Энэ хурал бол хууль бус. Хуралдаан одоо болсон гэж бол тооцогдохгүй. Хуралдаагүй учраас энэ хурал гаргасан шийдвэрүүд нь бүгд хүчин төгөлдөр бус гэдгийг би бас албан ёсоор хэлье. Тиймдээ ч өнөөдөр бас ажлын өрөөндөө сууж байгаад та бүхэнд иргэдтэй дамжуулж мэдээлэл өгж байгаамаа. За би бас нэг залуу хүний хувьд энэ нэг хэрүүл тэмцэл юмнаас бас нэг хол байх ёстой гэж хардыг. Монголын ирээдүй биднийг үзэж байгаа. Монголчууд зөв болохын төлөө зөвхөн улс орныхоо сайн сайхны төлөө ажил ярьж мэтгэлцдэг шинэ эрен үе ирээсэй гэж хүсэж байгаа. Тэр харамсалтай нь шууд сошиалор яллаад байгаа учраас би энэ дээр тайлбар тавих ёстой. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр 13.2 тэрбум төгрөгийг хэвлэлд шилжүүлсэн гэдэг мэдээлэл өгсөн байна. За энийг 13.2 тэрбум төгрөгийг судлаад үзэхээр
яг өнөөдрийн байдлаар 10.2 тэрбум төгрөг гарсан. Хаашаа гарсан бэ гэвэл шүүхийн байгууллага руу, нийслэлийн прокурорын газар, нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр гээд хяналт шалгалт бүх байгууллагууд 33 байгууллага байдаг. Одоо нэг ёсондоо хууль зүйн сайд байсан хүн маш харамсалтай мэдээлэл хийлээ. Энэ гишүүн байгууллагууд буюу цагдаа хүчний байгууллага эрүүл мэнд, бусдын амнаас эд хөрөнгийг сахин хамгаалахын төлөө ажиллаа хийж явсныхын төлөө хэрэгчүүд гүтгэж болохгүй. Харин эдний үр дүн гарах ёстой. Бид нар энэ хэмжээний мөнгийг өнөөдөр шилжүүлсэний үр дүнд хулгайлах гэмт хэрэг 44.2%-аар Улаанбаатар хотод буурсан. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 24%-аар буурсан. Нийт гэмт хэргийн өсөлт 15%-аар буурсан. Та нар боддоо Монгол улсад өнөөдрийн хүртэл хугацаанд энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил ийм хэмжээнд үр дүнгээ өгжсэн тохиолдол байхгүй. Түүхэндээ 1%-ч буурж үзээгүй. Үеийн үед өсөлттэй байдаг байсан. Энд бол манай энэ зөвлөлийн гишүүн байгууллагууд, энд өдөржин шөнөжин бид бүхний одоо өмнөөс ажиллаж байгаа энэ цагдаа хүчний байгууллагуудын үр дүн. Дээр нь санхүүгийн зөв менежмент хийж байгаа учраас. Харин би бүр албан ёсоор хэлье. Энэ олон жил төрийн байгууллагуудад ажиллаж исэн хүний хувьд энэ гишүүн байгууллагууд хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргаж чаддаг. Хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргаж чаддаг. Энэ хүмүүс нэгч төгрөгийг эндээс шамшигдуулахгүй гэдгийг би энэ бүр батлан дай. Тэр дотроо би прокурорын байгууллагыг энэ байгууллагуудад давхар хяналт тавихыг хичээнгүйл үүсдэг. Авилгалтаа тэмцэх газрыг, тагнуулын байгууллагыг ингэж энэ бүх ажлууд үр дүнгээ өгч байгаа. Тэгэхээр энэ гэмтэргийн зөвлөлийн хийж байгаа ажлыг өгөөсгөж ингэж болвол гаргаж болохгүй гэдгийг бас би энд албан ёсоор хэлье. Энэ Улаанбаатар хотод ганцхан хүн ажил хийх гэдэг юм биш шүү дээ. Энэ Улаанбаатар хотод маш олон залуучууд Монгол улсын төлөө, энэ Улаанбаатарчуудын төлөө өдөржин шөнөжин ажиллаж үр дүнгээ өгч байгаа. Би энэ гишүүн байгууллагуудыг харин өмнөөс нь би өмөрөх ёстой. 9 дүүргийн одоо зөвлөлийн гишүүн байгууллагууд бүгд дүүрэг дээрээ зөвлөлийнхөө гишүүдтэй хамтарч ажилладаг. Тэр хамтарч ажилласан төлөвлөгөөгөө батлаад нийслэл рүү илгээдэг. Нийслэл анх удаага 9 дүүргийг хамтдаа төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах боломжийг нь олгож өгсөн. Энэ залуучууд руугаа Нямбатар нулимх ёсгүй. Харин энэ залуучуудтай хамтраад ажиллах ёстой. Ингэж цаашид нийгмийг талцуулж хуваадаг ийм байдлыг бол таслан зогсоохын төлөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр би ажиллана гэдгийг бас онцгой хэлье. За 10.2 тэрбум төгрөг уулан гарсан юм байна. Яг өнөөдрийн одоо 4 сарын 27-ны нөхцөл байдлаар. За энэ дээр зөвлөлийн гишүүн байгууллага олон нийт 319 цагдаа гэж байдаг. Ингээ нийтдээ 8.6 тэрбум төгрөг буюу нийт зардлын 65% гарсан байна. Өөрөлдвөл сая энэ 33 байгууллага руугаа гарсан мөнгөнд дунд энэ. Энэ ажлын үр дүнд та бүхэн анзаарж байгаа бол энэ гадуур хүн дээрэмддэг бүлэг зодооны асуудлууд бүгд буурсан. Тийм учраас энэ 24%-аар буурж байгаа үзүүлэлтүүд манай энэ гишүүн байгууллагуудын ажлын үр дүн. Дээр нь та бүхэн анзаарч бол скутер сороон дээр бүх хяналтууд тавиа явж байгаа. Энэ бол дандаа манай иргэдийн хяналтыг хамтран бий болгосон эдгээр байгууллагууд. За үндсэн үйл ажиллагаа 9 дүүрэг болон төсөл хөтөлбөр соён гэгэрүүлэх ажлын хүрээнд нийт зардлын 10%-ийг зарцуулаад аваа явж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн гишүүн зөвлөлийн байгууллагууд, гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн байгууллагууд түүхэндээ анх удаага хамгийн их соён гэгэрлийн ажлыг хийж байгаа байгууллагын нэг. Тэгэхээр бид хүүхдийнхээ ирээдүгээс мөнгөө хулгайлна гэдэг бол утгагүй зүйл. Энэ бол байж боломгүй гэдгийг би бас онцлж хэлье. За тэр дотроо налаах болон сонгоо хайрхан дүүргийг онцлж хэлье. Би гишүүн байгууллагын хурлын дараа нартай ярьлаа. Ямар асуудал байгаа? Юу болсон юм? Танах руу мөнгө шилжүүлээд гаргасан гэдэг асуудлыг хотын дарга тавьж байна. Энэ ямар учиртай вэ? Тийм зүйл огт байхгүй. Бид энэ тал дээр хийсэн ажлаа танилцуулна гэж. Би харин сэтгүүлч нараа уриалж байна. Энэ 9 дүүрэг, энэ гишүүн байгууллагуудад хийж хэрэгжүүлсэн ажлыг хамтдаа очиж үзэж танилцаад иргэдэд ямар үр дүн хүргэсэн бэ гэдгийг би үзүүлээсэй гэж ингэж бодож байна. Тэг өнөөдөр би энэ бас хэвлэлийн байгуулалт хийж дуусаад одоо би налаах руу яв. Налаахт 225 сая төгрөгөөр дэд бүтцийн бүтээн байгуулалт камержуулалтын нэгдсэн төвийг бий болгож өгсөн. Үр дүн нь хулгайлах гэмт хэрэг буурсан. Эдгээр 3 дүүрэгт нэг ч удаа төсөв тавьж үзээгүй. Харин нийслэлийн гэмтэргийн зөвлөлөөс эдгээр байгууллагууд руу төсөв тавьжээж энэ урьдчилан сэргийлэх ажил эдгээр дүүргүүдэд явагддаг. Тэгэхээр бид ажлынхаа үр дүнг бас хамтдаа очиж үнэхээр ийм зүйл байна уу байхгүй гэдгийг хууль танилтын байгууллагатай хамт очиж би шалгуулах ёстой гэж ингэж
харж байгааг бас албан ёсоор хэлье. За, ерөн зүгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн байгууллагуудыг нэг хаахтар мөнгө төгрөгөө нуудаг барьдаг гэдэг ийм зүйл ярьж илээ. Шулуу хэлчихье. Нийслэлийн гэмтэргийн зөвлөл анх удаага төлөлгөөг нээлттэй хилцэж баталсан. Ард түмнийхээ хяналтанд ор сэтгүүлч нартайгаа хамтраад бүгдийн лайв хийсэн. Тайлангаа тавихтаа мөн ялгаагүй тэгсэн. Эдгээр байгууллагууд энэ хэмжээний мөнгөнд дүнг өгчөөд ажлаа хийж чадсан уу үгүй юу гэдгийг чанслаа надад нөгөө бичиг өгөөдгөж. Ажлаа хийж чадсан уу үгүй юу гэдгийг бас ингэ иргэд хамт олонтойгоо хамт шүүх гэж бид нэр энэ ажлыг хийсэн. Шилэн дансан дээр нийслэлийн гэмтэргийн зөвлөлийн бүх санхүүжилтууд нээлттэй байна. Би энэ шилэн дансыг та бүхнийг бас олон нийтэд ил болгоосоо гэж хүсэж байгаа. Ил болгоосоо гэж хүсэж байгаа. Харин засаг даргын хамгийн газрын шилэн данс бол хаалттай байдсан шүү. Би бол шилэн данснаас айдаггүй. Бүгдийг ил болгож тавьдаг. Өөр нь би нэг зүйл хэлье. Иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг байгууллага бол иргэдийн хурлын байгууллага. Бид хамгийн ойрхон ажиллаж байгаа байгууллагын нэг. Иргэдээс асар их мэдээлэл ирдэг. Танаа Улаанбаатар хотчин мега тусал ирээдлэр өчнөө олон тэрбум төгрөгийг мэдээд өгдөг мега улгаатай болсон юм шүү. Нууцын гэрээнд авж агаад өчнөө олон байгууллагуудаа шууд гэрээ байгуулад тэндээсээ ашиг хонжоо хайдаг юм шүү. Наа худалдаа авах ажиллагааныхаа бүх мэдээллийг ил болгооч гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг мэдээлэлээ ирүүлдэг. Харин би бол одоо өнөөдөр ямар шийдвэр гаргаж байгааг танилцуулж байна гэхээр би өнөөдөр албан ёсоор хурлын даргын бүрийн эрхийнхаа дагуу захирамж гаргаж ажлын хэсэг байгуулах тухай. Улаанбаатар хотод мега төслүүд явах гэж байгаа бол мега төслүүдийн бүх мөнгөн дүн шалгарсан компани харилцаа хамааралгээд бүх зүйлүүдийг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг албан ёсоор байгуулж байна гэдгийг бас та бүхэнд илэрхийлье. Энд аль аль намын бүлгээсээ бид төлөөлөгч нар оруулна. Иргэдэд нээлттэй байх хэрэгтэй. Энэ олон мега төслүүдийг эсэргүүцэж байгаа эсвэл энийг дэмжиж байгаа энэ гишүүн олон иргэдэд бол хаалга нээлттэй байгаа. Энд бас ажлын хэсэгт бас би орж ажилласаа гэж ингэж хүсэж байна. Тийм учраас өнөөдөр бас би албан ёсоор дангаас туулын урдны зам гэхгүй Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж байгаа мега төсөл мега хулгай юу? Мега төслүү гэдгийг иргэдтэйгээ хамт шүүж холбогдох байгууллагуудад бид нар ажлын хэсгийн санал дүгнэлтээ боловсруулж өгнө гэдгийг бас албан ёсоор би бас зарлж хэлье. За эцэст нь Недонаас шулуун дээр хичээр Монгол улс сүүлдээ бүр нэг юм хэдэн хэрүүлч нөхдүүдийн байгуулчлаа. Нэгнээ шууд аваачаал тэр тэдэнд үг авсан. Тэр тэндээс тим юм таагээд хов живээр өнөө маргаашийг аргацаадаг ийм улс төрийн найруулалтай болчлоо. Энэ бол үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудал яригдана. Тийм учраас би хэвлэлийн байгууллагуудыг уриалж байгаа нь та бүхэн зөв зүйлүүдийг энэ иргэдэд сурталчилж өгөөрэй. Ганц хүсэж байгаа зүйл маань энэ. Эв нэгдэл үндэсний эв нэгдлээс илүү зүйл гэж байхгүй. 1965 онд Сингапур улс анх тусгаар тогтноод энэ үед нэг 1000 цэрэгтэй байсан гэж. 700 Малайз улсын цэрэг буюу тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа цэргүүд. 300 бол Сингапурын үндэсний цэргүүд. Тэгээд эсэргүүцэж байгаа улсаасаа цэвэр усаа авдаг. Гэхдээ 1990 он гэхэд Азийн тэргүүлэх эдийн засгийн улс орн болсон. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх улс орн болсон байна. Эдийн засгийн болон бусад бүх хөгжлөөр. Энийний цаана юу байсан бэ гэвэл үндэсний эв нэгдэл эх оронч үзэлтэй иргэд байсан учраас. Хүн болгон жил болгон цэрэгт явдаг. 14-өөс 1 сарын хугацаанд цэргийн бэлтгэл хийж эх оронч үзэлтэй хүн болгосон учраас манай улс хөгжсөн юм а гэж Ли Куан Ю тухайн үед үзчихсэн. Тийм учраас би Монгол улсыг ирээдүйд хөгжөөсэй гэж чин сэтгэлээс хүсэж байгаа үнэнд сошиалар хүнийг ялалдаг, сошиалар нийгмийн хар давалгааг бий болгодог, бусад зарим нэг улс орны хүчний байгууллагуудын захиалгаар явж байгаа юм шиг жагсаалт цуглааныг санхүүжүүл зохион байгуулдаг энэ ажлын эсрэг ард иргэдтэйгээ би тэмцэж жагсахад бэлэн байгаа гэдгийг бас энэ ташрамд илэрхийлье. Та бүхнээс хичээнгүйл үүсгэхэд энэ асуудлууд нэг өдөр ивэ болно. Өнөөдөр нэг талтай байгаа юм шиг боловч эсрэг тал байгаа юм шиг боловч маргааш ихэд ивэ бол.
Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй энэ залуучууд ялд байгуулнаа. Тийм учраас та бүхнийг тэр үед Монголын ирээдүй болсон 20-30 жилийн дараа энэ Монголыг удирдах энэ залуучууд руу соён гэгэрлийн зөв ажлыг би хамтдаа хийхийг бас уриалж байгааг бас илэрхийлье. Нийслэлийн иргэдийн хурал ажиллагаа хийдэггүй, хуралдахгүй байна гэж яриад байна шүү дээ. Хамгийн сүүлд хизээ хуралдсан. Тэгээд хамгийн их одоо ирэхгүй байгаа төлөөлөгч Батэрсээ дарга өөрөө хуралдаа суудгүй. Тэр хурлыг яагаад өчнөө гэж таадаг? За өөр асуулт байна. За би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага гэдэг бол хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд улиралд нэг удаа хуралддаг. Тэгэхээр бид нар жилд 4 удаа хуралдана гэсэн. Энэ удаагийн хэлцэх асуудал орж ирж байгаа зүйл нь бол туулын ордны замыг дэмжиж тогтоол гаргах. Иргэдний эсэргүүцэлтэй байхад, засгийн газар нь шийдвэр гаргацсан байхад зогсоох шийдвэрийн эсрэг бид зогсож болохгүй. Тийм учраас энэ удаагийн хурал хуралдах шаардлага гэж үзэж байгаа. Бусад хэлцэх асуудлууд бол өнөөдөр энэ шаардлагатай Улаанбаатар хотод гацж байгаа ажлуудыг хэлцэж байгаа асуудал огт биш. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд бүх ажлуудаа хийгээд явах бололцоотой. Ганцхан санаархал байсан энэ туулын ордны замыг дэмжиж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар 100% энэ асуудлыг дэмжиж байгаа гэдгийг л иргэдийнхээ эсрэг төрөх гэсэн ийм одоо яваргүй үйлдэл. Тийм учраас би урал зохион байгуулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Иргэдийн талд байгаа учраас. Та надаас хууль бус талаар мэдээлэл авахыг хүсэж байна. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль гэж байдаг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулдаг. 46-гийн 6 зааснаар анх дугаар хуралдаанаас бусад бүх хуралдааныг хурлын даргын санаачлагаар зохион байгуулна гэж заасан. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хурлын дарга уг хуралдааныг санаачлаагүй тохиолдолд энэ хуралдаан хийгээгүй тооцно. Хуралдаан хууль бус. Гэхдээ өчигдөр 46-гийн 3, 6-гийн 2-ыг андуурч ярилнлээ. 46-гийн 3 дээр ингээд харахаар ээлж тус хуралдааны 3-1-ээр доошгүй зохион байгуулж болно гэж заасан. Тэгээ нэг талдаа хурлын зөвлөлд зохион байгуулж болно, аль эсвэл хурлын дарга санаачлагаар гэж байна. Гэхдээ хурлын зөвлөлийн зохион байгуулалтын журмыг энэ зөвлөлийн ажиллах журмыг улсын хурлын 2022 оны 7 дугаар тогтоолоор баталж өгсөн байдаг. Хурлын зөвлөлийг хурлын дарга санаачлагаар цаг товлож хуралдуулна. Тэгжээж шийдвэр гарна. Гэхдээ хурлын зөвлөлөөс аль бие усны шийдвэр гарахгүй. Танилцуулснаар шийдвэр гарсан тооцно. Аль ч тохиолдлыг аваад үзсэн хуралдаан болоогүй учраас хуралдааны дэг батлах ёстой асуудал ярихдаггүй. Тийм учраас энэ бол хууль бус хуралдаан. Туулын урдны замаас босоод нэг 20 асуудлаар хилцэх гэдэг ингээ хуралдаан хилцэхгүй байна гэдэг юм байна гэж ярьж байсан шүү дээ. Тийм би харин танд түрүү аль бие усаар хэлж байгаа нь ерөөсөө энэ хуралдааны гол зорилго бол миний түрүүний хэлдэг туулын урдны зам түүнийг дэмжих, иргэдийнхээ эсрэг зогсох энэ тогтоолын төслийг батлах. Бусад асуудлууд бол онцгой шаардлагатай ажил бол биш. Батчидаар өөрөө хуралдаас таны яаруу огцрууллаа шүү дээ тийм ээ. Тэгээд шаардлагатай 20 асуудлаа тулахгүй байгаа учраас би ингээд ээлж тусаар хуралж ийна гэсэн мөртлөө ганцхан таныг огцруулаад таарчлаа шүү дээ. Энийг юу? Харин иргэдийнхээ эсрэг жагсахгүй гэж, иргэдийнхээ эсрэг төлөөлөгч нараа турхирахгүй гэж энэ нэг нэгтлээ хангаж ажиллахын одоо эсрэг ийм үйлдэл хийсэн байна гэж би харж байгаа. Тэгээд өөрөө мэдээлэл хэлдэг гэсэн чинь 2 сарын хугацаанд 13.2 тэрбум төгрөгийг ингээд зарцуулсан байна. Энэ бол ингээд авилга албан тушаалын ингээд хэрэг байж магадгүй гэдэг юм зүйлийг бол хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо таны хувьд бол бас ингээд ийм зүйл зарцуулсан гэдэг их тайлбар мэдээлэл хийж байгаа шүү. Ер нь ингээд үндэслэгч гэдэг юм уу яг хаанаас ингэж мэдээлэл авах юм гэж нөгөө нэг ингээд хүмүүсийн төрөлд оруулдаг ийм асуудалтай юм байна. Одоо энийг шалгуулах газарт нь ч гэдэг юм уу тийм зүйл хандах уу ханцан зүйл байгаа юм. Таны үнээр юм амлага тушаалыг хэлээ шалгасан ч юм уу ийм хөтөлбөр байна. За би шалгаж байгаа хэсгээр бол мэдээлэл байхгүй байна. Дээр нь би бас нэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хуваар энэ хов живээр би нэг ажил хийгээд идэв. Төрийн ажил гэдэг бол иргэдийнхээ эрх ашигын талд асуудал юу вэ? Шийдлэрч мэтгэлцдэг эрүүл зөв залуучууд энэ нийгэмд орж ирсэн. Албан тушаал дээр байхгүй асуудал бол хэдэн мянга дахь асуудал. Гол нь бид нар байгаль цаг хугацаанд дээр нэгж төгрөгийг шамжигдуулахгүйгээр давтуу төлөгчдийн мөнгийг үйл ажиллагаанд зөв зарцуулах ёстой. Тэрнээс хов живээр ажил хийдэг байх ёсгүй. Хов живээр ажил хийдэг дээр нь энэ төрийн албан агчдын ёс зүйн байдлыг бол цаашд бол иргэдийн хурал ажлын алба одоо анхаарч ажиллана. Би өнөөдөр бас түлхнийхээ өмнө албан ёсоор нэг зүйлийг танилцуулъя. Иргэдийн хуралд яг өнөөдрийн байдлаар энэ шинэ бүрэлдэхүүн ажиллаж гиснээс хойш
хуучин банк бүрэлдэхүүнийг солив. Ёс зүйтэй байгааг шинжин тэр. Энэ өв соёлыг хадгалж тээж төрийн албаны мерит зарчмыг хангаж ажиллаж байгаа алба багш нараа дэмжиж ажиллахыг хичээсэн. Харамсалтай нь өчтөр хууль бус хуралдааныг төрийн албаны ёс зүйгээ үл тоож ноцтой зөрчиж ийм үйлдэл гаргасан. Та бүхэн бүгд л мэдж байгаа. Ажлын албаны дарга халтар гэж хууль зөрчиж байгааг мэдсээр байж тэжээгчээ алдахгүй төлөө хууль бус биш хуралдаан гэж худлаа хэлж өөрийнхөө доо ёс зүйн зөрчлийг гаргаж байгаа. Тийм учраас ийм хүн төрийн албанд тэнцэхгүй. Би сахилгын шийтгэл ногдуулах тухайгээд төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулснаа бас өнөөдөр албан ёсоор зарлж байна. Хуулийн хурдны зам дээр ингэж улаарж байгаа та юу гэж байна? Засгийн газар жишээ нь одоо хууль хяналтын байгууллага хүртэл зогсоорчлоо. Тэгээ иргэд бас эсрэг үүсэж байна. Юу нэг явуулахад зүтгээд байгаа та юу гэж байна? Хурдны зам Монгол улсад хэрэгтэй үйл хэрэгтэй. Гэхдээ энэ мега төслүүдийг эрэмблэх хэрэгтэй. Тойрог хурдны замаас эхлэх юм уу? Туулын хурдны замаас эхлэх юм уу? Туулын хурдны зам үнэхээр энэ байгалийн одоо экологийн тэнцвэр байдлыг алдагдуулах юм уу? Горих урсгаа болчих нь үнэ юм уу? Зөндөө олон хүн яриад байлаа шүү дээ. Тэр 70 байгаа. Тэрнээс доош нефт орох юм бол гол урсгаа болчт юм аа. Энэ дээр явж байгаа хиймэл урсгал маань доошоо гүгээд очт юм уу гэдээ яриад байлаа шүү дээ. Энэ мэдээлэлээ эхлээд өгөх ёстой. Харин яагаад энэний оронд төрүүлээд энийг одоо хүчтгэж богино хугацаанд хийхгүй байгааг би бас хувьдаа бас хардах эрхтэй хуваар бас хардж байгаа. Тэгээ хууль хяналтын байгууллага би шалгаж байгаа гэж бодож байгаа учраас энэ талаар бол дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй байхаа гэж би бодож байна. Нямбатар тарах таныг оройн цагаар нэг шашны үйл ажиллагаа явуулсан. Хэм гаргах гэдэг хэлээ шүү дээ. Оройн цаг. Одоо өглөө ажилтаа. Одоо би одоо гайхах юм одоо. Нэг тэгж хэлсэн байх шиг байлаа. Би одоо тэгээ нэг юм балаа юмд нь одоо тайлбар өгөө сууж ахын ч одоо зохимжгүй ч юм да. Тэгээ нөгөөл ихтэй сүжиг их гихчээр одоо өөрөө л тэр хадаг яндраа байрал тэгэл явдгийм байл хүү дээ. Би одоо ийм үг үйлдэлийг нь хэд хэдэн удаа сонслоо. Мэдхгүй одоо үнэхээр ойлгох юм бол. Би бол байгаль их дэлхийгээ шүтдэг хүн. Монголчууд байгаль их дэлхийгээ шүтэж явсны хүчинд хоорондоо их ив нэгдэлтэй Азийн цагаан дагна гэж нэрлэгдэхүүц хүн болгоны сэтгэл нь юм уяг зөөлөн ийм улс орн байсан шүү дээ. Тийм учраас бид нар empathy education гэдэг төсөл хөтөлбөр хийж хэрэгжүүлсэн. Энэ залуучуудыг хөдөө орон нутагт очиулаад малчин ахуйтай танилцуулаад Монгол гэр өв соёлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд таван оршуу малыг яаж өсгдгийг нүдээр нь харуулад тэнд хураг ишиг унтуулж байгаа ийм одоо бичлэгүүдийг бид нар маш их хийж тавьж байгаа. Энд оролцсон хүүхдүүд би шулуухан хэлэхэд энэ Монгол улсын ирээдүг авч явах зөв зөөлөн сэтгэлтэй юм хөлт бол. Энэ төсөл хийж байгаа учраас энэ дэлхийн нийт өнөөдөр Монгол улсад энэ төслийг хийж хэрэгжүүлэхийн төлөө дэлхийн их тайвны төлөө дайн тулаангүй байлгах их үндэс нь ерөөсөө танаа энэ хийж хэрэгжүүлж байгаа төсөл юм байна гэдгийг бүх нийтээр хэлж байгаа. Тийм учраас би тэр зүйл дээр бол нарийн сайн мэдэхгүй байна. Ээлж хурлаа хэмцээ одоо зохион байгуулах одоо нийслэл хэрэгжүүлэх юм байна. Тулын хурдны замын асуудал нэг талаа гарах ёстой. Биелсэн. Бид бол ээлжид хуралдааныг 2 дугаар улиралдаа багтааж хуралдуулах боломжтой. Тэгэхээр бид тулын хурдны замыг нэг талаа гаргана. Гаргасны дараа асуудлыг шийднэ гэж ингэж харж байгаа. Хуралдааны нэг талдаа хууль бус нөгөө талдаа хүчтэй гэж янз бүрээр тайлбарлаж штеп. Монгол Ардын нам өдөр зөвлөө бас хүчтэй бичиг явууллаа гэж хэлсэн. Ер нь хэн эцлэх юм бэ? Та цаашдын процессыг бас юу гэж харж байна? Би бол албан ёсоор хэлсэн. Хуулийн хүрээнд өчтөрийн хурал хийгдсэн тооцохгүй. Хууль бус хуралдаа. Гаргасан бүх шийдвэрүүд хүчингөө. 2 шийдвэр гаргасан байна гэж би ойлгосон. Нэг нь Монгол Ардын намын бүлгийн даргаыг сонгосон байлаа. Сонгогдсон хүн бол хурал хийгдээгүй учраас хууль бус хурлаас гарсан шийдвэр өөрөө гарсан даруйда хүчин төгөлдөр болсон. Тэрийг би энэ бүр онцолж хэлье. За дээр намын удирдах зөвлөлөөр явуулсан байл. Монгол Улсын ерөнхий сайд бол нийслэл Улаанбаатар хотод бүтцийн ямар нэгэн асуудал хийхгүй гэдгийг албан ёсоор Нямбатар даргад хэлсэн. Энэ бол намын бодлогыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би харж байгаа. Тэгэхээр энд бол намын удирдах зөвлөл за Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга нэмсэн учраас энэ асуудлыг би эцэслэн шийдвэрлэнэ гэж ингэж харж байгаа бас илэрхийлээ. Та сая хуралдаанаар шийдвэр гаргалаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хууль бус хүчин төгөлдөр бус гэж бас нөгөө талаас үзэх магадaltaй. Тэгэхээр энэ дээр та мэдээлэл өгөөч. Тийм боломж байхгүй.
Өдрийн хуралдаанаар их хоёрыг нэр төвшүүлэхийн мэдээдэд тарсан шүү дээ алга ташсан. Тэр их хоёрын хувьд бол таны ажлыг дааж аваад хийж чадна гэдэг мэдлэлээр нэр төвшиж гэж харж байна. Таны хувьд бас юу гэж харж байна? За яг та энэ асуудлыг бол өөрөөс нь асуусан дээр баха гэж би бодож байна. Ер нь зүгээр шулуухан хэлэхэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг бол эв нэгдлийг хангасан байх хэрэгтэй. Иргэдийн төлөөлөх хэрэгтэй, төлөөлөгч нарт хяналт авах боломжийг нь олгох хэрэгтэй. Иргэдэд мэдээлэл хангах үүрэгтэй юм байгууллага. Тэр бид энэ нэгдлээ хангаж ажиллаж байгаа. Энд ажиллаж байгаа олон мундаг залуучуудтай бид маш сайхан харилцаатай. Сайхан найзууд. Тэгээ ирээдүйд бол бид бас энэ Монгол улсын төлөө нэгдэж нийлж зөв зүйлийн төлөө гарна гэдэг юм итгэл үнэмшилтэй байна. За яг та энэ асуудлыг бол ёстой өөрөөс нь асуусан дээр баха л гэж харж байна. Хуулийн орны замд асуудал бол гэнэт гараад ирж гисэн зүйл биш шүү дээ. Тийм оных одоо яг ингээд энэ зүйл үзүүгээр явж байгаа юм. Ямар хяналтыг тавьчихсан юм бэ? Ер нь мэдээлэл авах боломжоор бол асар муу ангаж өгсөн шүү дээ. Хүч төрөнгөлж орж ирсэн, шийдвэр гаргасан. Наа бүхэн тэр өдрийн одоо бичлэгүүдийг ухраагаад бас үзээрэй. Бид бол төсөв баталсан. А энэ төсвийн хүрээнд ер нь сар болгон мэдээлэл өгөөд явах хэрэгтэй. Ерөнхий байдлаар мэдээлэл оруулж ирсэн болохоос биш ийм эсэргүүцэлтэй тулах тал дээр ерөөсөн огт ярилцаагүй. Мэдээлэлээ мэдээх боломжоор нь ч төлөөлөгчдийг бас хангаагүй. Ер нь цаашдаа ийм одоо Улаанбаатар хотын төсөл хөтөлбөрүүдийг иргэдтэй мэдээллээр хангаж өгөхгүйгээр цаашд бол яагаад ч явахгүй. Энэ бол энэ засаг даргын өөрийнх нь одоо маш том хариуцлагын алдаа шүү дээ. Иргэдийг ингэж хоёр тал болгож хуваагаад иргэдийнхээ эсрэг жагсаад ингэ явж идэг. Энэ бол Монголын хаа болцсон юм бэ лээ. Энэ үнийг бол ер нь Улаанбаатар хотоос чөлөөлж иж Улаанбаатар хотын хөгжлийн одоо түүчээ ирнэ гэж би ингэж харж байгаа. Тэгээ энэ болтол би иргэдтэйгээ бас хамтарч нэг талд нь гарталнаас би үзнэ. Тэгээ учраас бол та бүхнийг бас хамт байгаасаа гэж ингэж хүсэж байгаагаа илэрхийлье. Тэгээд өнөөдрийн бас суралт ирсэн та бүхэнд маш их баярлалаа.